энэ багцуудад параграф гэдэг хийсэн байна. За тэгээд агуулга маань дараа тавьчихсан. За сэдв сон яагаад энэ сон болсон бэ? Тэгээд энэ графикт топууд энэ графикт топууд 2006 оны 1 сараас өнөөдөр хүртэл топ индекс харагдаж байна. Тэгэхээр эхний 1 жилийн хугацаанд бол топ индекс 2,000-ээс 10,000 гэж өссөн харагдаж байна. Дараа нь 10,000-ээс 5,000 гэж буусан харагдаж байна. За эсвэл бол 5,000-аас 6,200 өссөн харагдаж байна. За 10 он яасан гэхээр 6,414 жон өссөн харагдаж байна. За гэхдээ 11 оны 1 сард 14 доллараас 11 оны 2 сар 25. Тэгэхээр цаг 10 хугацаанд 17,000-аас 33,000 өссөн байна. За өнөөдөр нэг 20,000 орчим хийсэн чинь. Тэгэхээр энэ зах зээл нэг талаас аюул өндөр өгөөжтэй, нэг зах зээл өгөөжтэй гэж яриад байгаа боловч нөгөө талаас бид нар ESG гэдэг төдийг сайн тооцож чадахгүй. Өнөөдрийн нэг брокерийн компаниудыг бүгдээр хан өөрчлөлтөд сонирхол үзээрэй. Яг энэ ESG-ийг татаад яаж хөрөнгө оруулагч өөрийгөө хангаах хэрэгтэй вэ? Брокерийн компани хөрөнгө оруулалтыг амжилттай болгохын тулд ESG оруулахын тулд юу хийх ёстой вэ гэдэг төдийг сайн авчих хэрэгтэй зүйлсүүд хийж эхлэх байгаа. За тэгээд миний судал параграф маань 1952 оны Макаогийн багц сонголтын онолтой холбоотой ажиллав. 2006 оны Марк Помпейний Натурын санхүү ба хөрөнгөний менежмент ба холбогдох судалгааны ажил гэсэн ийм хоёр судалгааны шинжлэх ухааны уудлага дээрээс гарч ирж байгаа юм байна. Параграф. За тэгээд багц сонголтондоо би Макаогийн багц сонголтын онол за түүний арчил шаардлага хэлсэн арга за Натурын санхүү дэвсгэл дургүй байдлын ажил гэсэн ийм хоёр төрлийн аргачлалыг сонгож ирсэн. Тэгэхээр зан төлөвийн санхүү гэдэг нь behavior finance гэдэг Монгол ингэж зөв миний хувьд шинжлэх ойлгох гэж авч байгаа даа шүү. Англиар бол behavior finance гэж явж байгаа. За тэгэхээр энэ шинжлэх ухаан яг юуг судалдаг юм гэхээр хүмүүс хөрөнгөний зах зээлийн талаар альва нэг зүйлийн талаар буруу эсвэл зөв ойлголттой явдаг. Тэр буруу зөв ойлголттой явж байгаагийн сэтгэлзэн хүнд тест аваад тэр тестээрээ шалгаад та энэ ойлголтод буруу ойлголттой явж байгаа ингээд зөв ойлголттой явж байна. Энэ тэрний буруу ойлголт ийм аюултай талуудтай шүү гэдгийг зөвлөө. Тэгээд хөрөнгөний зах зээлээр хөрөнгө оруулах таахгүй. Гэхдээ өнөөдөр яаж юм гэхээр хөрөнгө оруулалт хийлгээ, брокерийн компани хийлгээ 5,000 төгрөгийн аваад насыг хийлгэж чинь өөр юм ч хийж чадахгүй. Ихэнх нь баг бүгд хийж байгаа. Тэгэхээр номстой яасан гэхээр тэр хүн аюул тийм одоо юу гэдэг буруу ойлголттой байж байгаа. Оюуныхаа хувьд бас сэтгэлзэн байгаад бэлтгэхгүй байж байгаа. Тэр бэлтгэлийн хангахын тулд энийг судалдаг байгаа. За энэ дээр судлаад вакцины одоо хийх гэж байна. За тэгэхээр энэ ажиллаа. Тэгэхээр бид нэр хөрөнгө оруулагчийнхаа нөгөө зан төлөв хэрэгцээ хувийн зан чанарын энэ шинжлэх ухааныхаа ойлголтоор тестээрээ тавь олоод түүнийг энэ багц сонголтын хөрөнгө оруулалтын аргачлалтаас суулгаж өгөөд энэ хоёрынхаа нийлбэрээс багц бүрдүүлэх програмаар гарч ирж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ багц бүрдүүлэлтийн програм гэдэг бол өөрөө зүгээр механик тооцоо байхгүй. Тэр чигээр математик тооцоо. Энэ механик тооцоо хүний үйл хөдлөлт зан төлөвийг суулгах боломж байхгүй гэдэг. Тэрийг яаж суулгаж өгч байгаа гэхээр тэр зан төлөвийн санхүү гэдэг шинжлэх ухаан шинжлэх ухаанаар дамжуулаад тэнд нь тодорхойлолтуудыг гаргаж ирээд тэгээд хөрөнгө оруулагчийн багцыг бүрдүүлж өгөх ийм програм байна. За үндсэн дөрвөн алхамтай хэрэглэгч байгаа зан төлөвийг ихээр тодорхойлчихно. Дараа нь хэрэглэгчийн санхүүгийн чанарч шалгамж хэрэгцээгээ тодорхойлчихно. Дараа нь багцаа бүрдүүлээд тест дотроос омштой багцаа сонгоно. За тэгээд энэ дээр багц програмтаараа тэмдэглэе гэж. Яа. За ингээд мөнгө хэрэгтэн батчаа гэдэг одоо энэ шатисын бас юу программист агшуулаад битүүр хамтраад одоо энэ програм хийсэн. За ингээд одоо энэ нөгөө зан төлөвийн санхүүгийн асуулт асууж байна. Тэгэхээр их асуулт та 50,000 долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөсөн гинэ. Хоёр өөр боломжит хөлбөр байна. Та алийг сонгох вэ гэж. Тэгэхээр 50,000-ийг авна ямар ч нэмэлт ашиглаад хийхгүй гэдэг нэгдүгээр хариултаа. Хоёрдугаар нь 70,000-ийг 50% оруулалтаар авъя. 35,000-ийг 50% оруулалтаар авъя. Авах ийм одоо хоёр сонголттой тийм үү. Тэгэхээр та жишээ 50,000 гэж шууд авах уу эсвэл 50% оруулалтаар авах уу эсвэл та эсрэгээр 50% нөгөө талдаа 50% дээр 35,000-ийг авах боломжтой 50,000-аас багасгах боломжтой тийм. Тэгэхээр энэ дөрвөн асуултанд та бүгдээр хариулж за эхнээс нь би 50-ыг авчи. За ингээд дөрвөн асуулт маань байна чи. Энэ дөрвөн асуулт нь өөрөө хэрэглэгчийн зан төлөвөөс тодорхойлж байна. Эсрэг дуртай байна уу дургүй байна уу. За ингээд сонгочоод өөрчлөлттэй байлаа.
За ингээд хөлөг компанид мөн чигсалт хийж чинь. За тэгэхээр бүгдээ хийж сонцоо аваад бүгдээ. За 5 толгой Шиврова, Апо, за BBC, Баянгол зочдод, Улаанбаатар зочдод гээд за 3 4 5 6 хацаа гэж тийм. За энэ 6 хацааг бүгдээ багцруугаа хий. За одоо энэ нөгөө хөрөнгө оруулагч маань юу гэж тодорхойлох. Хугацаагаа тодорхойлох. Хугацаанд хөрөнгө оруулах, дунд хугацаанд оруулах, богино хугацаанд хөрөнгө оруулах гэх. За бүгдээ энэ хугацааны сонгох чинь. За ингээд ямар хугацаанаас хугацаанд хөрөнгө оруулах гэвэл нэгээс дээш гэж сонгож тийм. За нэгээс дээш за дуус тооцоол хийх хугацаагаа за ингээд сонгох чинь. За эсрэг тооцоолж хавари тооцоо семи варварыг ашиг босод надыг ашиг гэдэг ингээд тооцож чинь. За өөрчлөлт за энэ юу гэсэн гэхээр тэр 9 сарын 9 оны 1 сарын 5 өдөр маань амралт өдөр байхгүй. Тэгэхээр нөгөө амралт өдөр ярьж явахгүй шүү. Тэгэхээр бид энийг яг даваагаар буюу сольж одоо автоматар програмаар сольж оруулж байгаа. Тэгэхээр энэ тооцоолын арга байхгүй гэсэн. За ингээд сонгогод багцын маань боломжтой хөлбөрөөр нэмэх гэж байна. Тэгэхээр 6 хавцаас сонгоцсон. Тэнцэнээсээ 3-аар багцуулж болно, 5-аар багцуулж болно, 7-аар багцуулж болно, 10-аар багцуулж. Тэгэхээр бид 6 хавцаар болчихсон. Дээд нь 5-аар багцуулж болох ч гэсэн юм. Тэгэхээр 3 хавцаар бүрдүүлэхэд боломжтой хөлбөр нэмэх гэж байна. Нэгтэй. 5-аар бүрдүүлэх юм бол 6 хавцаараас 5-аар багц бүрдүүлэхэд ийм 5 багцаас бүрдэх боломжтой байна гэж хэлж байна. За тэгэхээр бүгдээ 3-аас бүрдүүлээд багцад байгаа хугацаагаар хувийн өөрчлөлтийг 5% өөрчлөх алхамтаар оруулах гэж байна. Энэ дээр бас сонгож байна 5% байж болно, 10% байж болно, 20% байж болно. За хамгийн их л байна. За ингээд одоо бүгдээ багцаа хийх. За аюулгүй нь багц бүрдүүлэх үү? Аль багцаа. За энэ юм BBC Баянгол Улаанбаатар зочдын 3 багц бүрдүүлэх. График хаах хэрэгтэй байлаа. За тэнгууд энэ нөгөө макроцгийн үр ашигтмөрийг гэдэг маань бодлого гарч ирж байна. Хамгийн дээдлийн захын хязгаарлалт байгаа багцууд бол хамгийн оновчтой багцууд буюу энэ төр тэтгэлийн эрсдэл босоод ирэхээр өргөж иж байна. Юу гэсэн үг вэ? Эрсдлийн тодорхой хэмжээний төвшин тийм үү? Эрсдлийн тодорхой хэмжээний ийм төвшин өгөөжийг эндээс тэр хүртэл дээшлүүлэх буюу өсөх боломжтой. Буюу энэ оновчтой багц байна. Эсвэргээр өгөөжийн ижил төвшин тийм ээ. Өгөөжийн ижил төвшин эрсдлийг эндээс энэ хүртэл бас бууруулах боломжтой. Юу гэсэн үг вэ? Та энэ програмыг ашиглахгүйгээр байх юм бол таны хүлээж болох эрсдэл 15 байхад энэ програмыг ашиглаад таны эрсдэл 13 болж буурах юм. Эсвэргээр 3.5% өгөөжтэй байхад таны програмыг ашиглах 5% өгөөжтэй ажиллаж болох нэ гэж. Тэгэхээр энийг бүрдүүлж өгснөөр бид маш их хэмжээний эрсдлээс зайлсхийж чадж байгаа. Өгөөжийг бас тодорхой хэмжээнд нэмэгдүүлж чадж байгаа. За ингээд энэ нэг цэг болгоно маань нэг багц гэсэн үгтэй цаанаа. Тэгээд хамгийн захын мөрөөдүүдийг холбоосоор маркер үзүүлж мөрийг зурчих чаа. Тухайн дээр нөгөө програм хөгжүүлж учраас маркер одоо эдгээр юу гэж яасан гэхээр яг математик юм байсан учраас энэ үр ашиг мөрийг математикийн хэлбэрийн зөв тодорхойлж гаргасан байдаг. Энэ цэг болгоныг ингэж гаргаж чадаагүй. Яг тэгэхээр програм чиглэлийг хөгжүүлсэн. За энэ нэг нийтдээ 180 багц хүрсэн байна тийм. Энэ болгоны агаарын хэлбэр бол 2-3 өдөр гэж бодлоо. Аюул гэж байна. За эндээс дахиад 3-аар бүрдүүлээд энийг дараа 2 болгох гэж байна. 5-ын ажиллагаа. Биш тоогоо. Тик 2. Боо 2 одоо багцаа бүрдүүлэх гэдэг юм л да. Дахиад урд дахиад тэгтэй. За дахиад нэг. За ингээд одоо бид дахиад багцаа ингээд бүрдүүлэх. За энэ нэг одоо ингээд тооцоолсон нэгсэж 180 багцаж төрөө. Одоо энэ бол нэгдээ хийх гарч ирдээ. Энэ нэг л багцаж ирдэг. Одоо ингээд уншиж байгаа нэг бодлого байна. Иймэрхүү уншилтад удаан талууд байгаа нэг бас болно. Захиас хайж програм хөгжүүлэх. За энэ гарч ирж байна. Өөрөөр хэлбэл ингээд шавар гэдэг чинь тэгэхээр олон багцаа байгаа гэсэн. За энэ бол нийтдээ хэдэн хугацаа бүрдүүлсэн байна гэхээр 821 багцыг бүрдүүлж харуулсан байхгүй. За одоо бүгд энэ түрүүний нэг юу яасан бэ? Асуулт өгсөн. Гэсэн чинь нийслэл дургуй байж 50% гарч ирж байна. 50% нийслэл дотор 50% дургуй байхгүй. Тэр чинь нөгөө сонгоод ирсэн. Тэгэхээр би яг энэ 5 цагийн энэ дургуйг сонгож өгөх юм. Яг тэгэхээр энэ бол хамгийн эсрэг дургуй юм байна. Хамгийн эсрэг багтаа. Тэр бол
хамгийн тэр боломжийг бол хамгийн эрсдэл туфтай бас эвгүүлж үсдэг тийм үеийг багцахгүй. Гэтэл нөгөө өмнө 50% сонгогдсон байж тээ. Тэгэхээр 50% энэ үеийн 5-ын яг унтах нь бол энэ үеийн цаан төлөвийн хувьд төгрөх байхгүй. Тэгэхээр тэр багцыг сонгож өгсөн. Энийг сонгож өгснээр яаж яах вэ? Тухайн хүн 3 сарын дараа 10% өгүүлэхээр хүртэн гэж бодсон байж идэг. Замдаа нөгөө ханшчин дэше болох хийг бизэж явж байгаа. Тэр хүний хэл одоо юу гэдэг нь эсдэлтэй чадамжаас илүү унаад гэх юм бол тэр хүн зөвлөлтөөр учрах хугацаа зарчдаг байхгүй. Тэгэхээр энэ тэр эсдэлтөө гэдэг тооцоод энийг нэг сонголт хийж өгч байгаа юм бол тэр дундхийн тэр замыг аван туулах боломжийг олгож өгч тэр хүний сэтгэлзүйд харуулж өгч байгаа. За ихэд програм нэг энэ ажлаатай. Тэгээд за тэр ач холбогдол маань юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын цаатад үйлчлүүлсэн нийтсэн учраас хөрөнгө оруулалтын сэтгэл зүйн тогтвортой 50 байх боломжийг өгч байна. Хоёрдугаар эсрэг ба өгөөж өндөрлөлт бол хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулна. За энэндээс хамаарат зах зээлд оролцогчдын идэвх нь ийм байдлаар багцаа бүрдүүлэх хашийн хэрэгцээ болж улам шинэ оролцогчид нэмэх боломж нэмийг өснө. За шинэ оролцогчид зах зээлд нэмэгдсээр тодорхой хэмжээний зах зээлийн идэвхшийг гэдэг нэмэгдүүлэх боломжтой байна. За дүгнэлтийн хувьд бол бид энэ зохиосон багийн бүс сайжруулах хэрэгтэй гэсэн бол ерөнхийдөө дүгнэлт гэж шууд энийг бол одоо хэрэглэн нэвтрүүлэх ерөнхийдөө боломжтой бүрэн боломжтой гэдэг хэлбэрээр үзэж байна. За номзүү гэдэг нь болж байна. За та нар нөгөө нэг бодтой том хэдэн төр мэдээж шинжиж үзсэн. Үр дүнгээ нөгөө харж үзэн шүү дээ. Шалгаж. Тэгэхээр яг тэр та нарын хангаж байгаа өгөөж нь гэсэн эрсдэл нь хийдсэн гэдэг тэр тест шүү дээ. Буцаад яг тест хийж байна. Тэгэхээр яг энэ зараас үүрэг юм байна. Тэгэхээр юу л да нөгөө багц сонголтын онол гэдэг нь өөрөө яг зах зээл өгөөжтэй байгаад ажилладаг онол واخхой. Зах зээл унаад хямд болж байгаа тохиолдолд ажиллах шүү дээ. Яг тэгэхээр өгөөж нөгөө хасахтай зах зээлээс ямар өгөөж өгөх вэ? Тэгэхээр нөгөө бид нар энэ зах зээл Монголын хөрөнгө оруулалтын ирээдүйд өснө гэдэг суулгаач хэлээд байна. Тэр тохиолдолд тэгээд онлайн хамгаалалт явж шүү дээ. Тэгээд өсөлт явж байгаа. Ажиллана. Хямдтай тохиолдолд ханш унжаад тохиолдолд нь ажиллахгүй гэсэн юм тавьж шүү дээ. Мэдээж. Тэгэхээр тэгэхээр нэг процент дээр орчих юм бол яг тийм тохиолдол байхгүй. Багцаа бүрдүүлээд орчих юм бол багцаа чи өгөөж өөрөө нэмэгдээ байх сончтой. Тэгэхээр энэ дээрээс нөгөө хувьцат компаниудынхаа сонголтыг хийгээд тэр хувьцат компанийнхаа нийт өгөөж нь хасахгүй гарахгүй байхаа сонгож өгөх хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулагч хувьцаанд хөрөнгө оруулж байгаа өгөөж хүртэн гэсэн зорилготой хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь харуулж сонголтоо хийж өгч байгаа гэсэн үг. Тэр юунээр ажиллахгүй болсон гэдэг нь ойлгож байна. Саяны хоёр дахь нь өөрчлөлт болох гэсэн дээ. Өөрчлөлт боломжтой зөндөө бий. Хамгийн анхны 1952 оны ажлаас нь хойш динамик багтуулсан, behavioral багтуулсан, stochastic багтуулсан бүх боломжийг яг хэрэглэн нэвтрүүлэхэд бол энэ хэрэглээд хамаатай. Гэхдээ мэдээж програмыг хөгжүүлэх хэрэгтэй, гоё илүү улам хүсэж